Ариун болдын хандмаа соёл урлагийн их сургуулийн төгсөгч жүжигчин. Тэрээр 2015 онд соёл урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлэр найруулагч гэсэн мөнхт орчин удирдлагад төгссөн байна. Төгссөн даруйда Rebirth цэгийн тоглосон 2 гүрний цаана хэмээх кино тоглож карьераа эхлүүлжээ. Уг киног найруулагч Инх Далай найруулсан бөгөөд шалгууруулалт орсон 1800 охиноос шинэхэн төгсөгч хандмааг сонгосон байдаг. Хандмаа 2 гүрний цаана кинонд тогсныхоо дараагаар дуучин Хишиг Далайгийн Уярам дууны клипэнд тоглосон. Сүүлийн үед тэрээр гадаадд амьдарч байгаа бөгөөд соёл урлагийн их сургууль дахь үе хоорондын дээрлэхэлтийн шүүл үлээснээр олонний анхаарал дуртайтай. Учир нь жүжигчин номин Баажи Яралт нэвтрүүлгийн 201 дахь дугаарт оролцохдоо доод үеэ ёстой бацдагсан оюутан байхдаа зөв чихийн хажуугаар Ямац продакшн бүжигчнээр ажиллаа завгүй байдаг ус учраас доод үеийнхнээ бараг таньдгүй байсан хэмээн ярьсан юм. Харин үүнд жүжигчин хандмаа Бадамжав Мишель номин нар сууж суралцж байхдаа нэг охины хамрыг нь хугартал цохиж зодддог байсан бөгөөд 100 төгрөг өгөөд вайн зайрмаг авч ирэх зэргээр дарамтлагдаг байсан хэмээн сошиал хаягтаа бичсэн нь олонний анхаарлыг татаж байна. Уг асуудалтай холбогдуулан соёл урлагийн их сургуулийн захирал сонин тогос соёл урлагийн их сургуульд дээрлэхэлт байсан нь үнэн. Гэхдээ одоо байхгүй болсон хэмээн байр сууриа илэрхийлсэн. Ийхүү сурсан сургуулийнхаа дээрлэхэлтийн талаар шүглүүлсэн жүжигчин хандмаа графикийн сайт Biograph болонда онцоллоо.